Боловсрол сургуулийн багш Боловцов байна. За би энэ сургуультай 18 дахь жилдээ багшилж байна. Боловсролын байгууллага 25 дахь жилдээ ажиллаж байгаа. За энэ жилийн хувьд 2 дугаар ангиад ажиллаж байна. Дорнгийн багш боловсрол бодлоонд оролцох болсон бодлогын барьтай байна. Сургалтыг үр дүнтэй явуулах гол түлхүүр нь сургалтын төлөвлөлт хийж, нэг хичээлийн ээлжит бүрийг бэлтгэн заах байдаг. Сайн хичээл заахын тулд бүтээлч арга зүйг ашигласан арга зүйгээ аймгийн багш нарын зөвлөгөөнд танилцуулсан байна. Ойлгон унших мэргэжлийн багш нарын бүлгийн ажлаараа дамжуулан сурагчдын ойлгон унших чадварыг хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна. Суралцах чадварын үндэс нь ойлгож унших чадвар учраас ном унших дадалтай болгох нь чухал. Номтой жижиг үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Үүний үр дүнд 2024-2025 оны аймгийн төв номын сонгуульд зохион байгуулсан ном уншлагын аянд ангиараа 1-р байр, 2-р байрыг эзэлсэн. Сурагчид ном уншсанаар тэдний сурах сонирхол итвэх илүү их өрнөдөг. Анги хамт олон маань сурлах, хүмүүжил, авьяасаараа сургуультай тэргүүлэн 23-аас 24 оны шилдэг тэргүүний анги, багш нь 24 оны шилдэг багш, сурагч амин цэцэг сургуулийн оны тэргүүний сурагчаар шалгарсан. Намрын спортгадад амжилттай оролцож 1-р байр. Мөн систем сургалтын тэмцээнд инженершил баг 1-р байр. Жил бүрийн уламжлалт урлагийн наадамд хамтлаг хүчиг төрлөөр тэргүүн байр. Госол дугаар 2-р байр. Хамтлаг дугаар 1-р байрын амжилт гаргав. 2024-өөс 25 оны хичээлийн жилд нэгэндээ ангийн сурагчид хамтлаг хүчиг төрлөөр 1-р байр, госол дуу төрлөөр 2-р байр, найрал дуу төрлөөр 1-р байранд орсон амжилтыг гаргасан. Оны 4-р сард бүсийн багш нартаа өөрийн арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн. Мөн 25-аас 26 оны хичээлийн жилд 1-р анги даан авах 42 багшид өөрийн арга зүй туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. 1-ээс 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарт сурагчдын бүтээл сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх тухай сургалтыг явуулсан. Боловсрол соёлын газраас зохион явуулдаг нэг хичээлийн төлөвлөлтийн уралдаанд 7 удаа амжилттай оролцсон. Сургалтыг үр дүнтэй явуулах гол зүйл нь бол сурагч, багш, эцэг эхийн харилцан ойлголцол байдаг. Эцэг эх маань маш сайн тусалж дэмждэг. Багш минь цаашдын зорилго бол технологийн дэвшлиг ашиглан бага ангийн сурагчдын шинэлэн судлах чадварыг хөгжүүлж хүн байгаль орчинд